07 га газрыг өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард улсын хурлаар батлагдсан гэр ороо Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах, гэр орооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагуулж, газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар нэгүүдээ өмчлүүлэх тухай хууль тус өөрчлөлт оруулж, төвийн 6 дүүрэг буюу Налайх, Багнуур, Багангай дүүргээс бусад төвийн 6 дүүрэгт 07 га газар олголтыг бүр мөс хоригдсон. Дээр нь цуслагын газар олголтыг хоригдсон. За ямар тохиолдолд нөхөж олгосон бэ гэвэл уг хуулийг хэрэгжихээс өмнө хүсэлтэд тавьсан хүмүүсийг нэг удаа газрын харилцаа геодет зураг зүүн газарт танилцуулж гаргасан хүсэлт нь тухайн цаг хугацаанд багтаж гарсан уу юу? Тухайн жилийн газрын төлөвлөгөөнд багтаж хүсэлт нь олгогдсон уу юу гэдгийг үндэслэж хамтарсан агентлаг, хот, дүүргийн газрын албад хамтарсан комисс байгуулж нэг удаа Баянзүрх дүүрэг, Сонгон найрхан, хаан уул дүүргүүдэд тэр өмнөх өргөдлүүдийг эцэлэх байдлаар олгож дуусгасан. Хуучин дүүргийн дарганаар дур мэдэн замбраагүй газар олгож чигдэг байсан. Өнөөдөр энэ асуудлыг бүрэн зогсоогоод байна. Мөн нийслэлийн засаг дарга газар олгохгүй зөвхөн 5 тохиолдолд газар олгож байгаа. Тодорхойлбол эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих зориулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг зохицуулах зорилгоор газар олгоно. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар болон гэр ороолын дахин төлөлтийн хүрээнд барилгажуулах журмаар газар олгож байна. Үүнээс гадна зарцаагдсан барилгын зөвшөөрлийг шилжүүлэх зэргээр газар олголт хийгдэж байгаа юм а. Бусад нөхцлөөр газар олголт хийгдэхгүй.